Үүрээс нь аршаан булаг ундардаг, ардс, хүж, аг, ганган үнэр, агаар нэвт хангалдаг, ханган нурууны их, мянган уулзын нуруу үргэлжилсэн, халуун бугурамдаж, хар цус хоржигнсан, хайрхан өндөр уултай, хамаг олноон баясгсан, энэл сайхан нутаг, Баян Хонгор аймгийн Эрдэнэцэгт сумын унган хүү. Тус сумын засаг дарга Цэрэн Доржийн Төмөрбаатрыг тэтэм нэвтрүүлгийнхээ зочин хойморт урьлаа. Уул усан тэгшэрсэн Эрдэнэцэгт сумын унган хүү Цэрэн Доржийн Төмөрбаатар нь 1956 онд тус сумын 1-р багийн хужрын голын ирэг дээр ээжийнхэн алтан хөвлийгээс энэ орчлонд Нанддын Цэрэн Доржийн хүү болон мэндэлжээ. Миний аав бол Нанддын Цэрэн Дорж гэж байсан. Нандд бол миний өвөг эцэг. Миний өвөг эцэг бол үнэхээр авьяастай хүн байсан. Миний өвөг эцгийг бол энэ ард түмэн бол тэр үед бол залдаг, хүүхэд нь эмэгтэй хүний хүүхэд гадсан байна гэдээ аваад явдаг. Хүүхэд хүн төрж чадахгүй байна гэдээ аваад явдаг. Хүүхэд их барьж аваатгаш таа гэж гуйж ахуулдаг. Малын гэмтэл хөлгөр хуурсан байхад барьдаг. Хүний яс барьдаг. Ийм сүрхийн мундаг тэр үеийн нийгмийн мэдрэмжтэй сүрхийн гарын бариатай хүн байсан. Манай аав бол бас үнэхээр сүрхий хүн байж гэж би боддог. Залуу хүүхэд байхад бол мэддэггүй байжээ. Ээж үлрээс хүнд хэлэх гэсэн үгээ хэлдэг. Шудраг бус юмыг бол үнэхээр дэвчиж чаддаггүй. Хэлэх гэсэн юмаа хэлдэг, шүүмжлэх гэсэн юмаа шүүмжилдэг. Тэгж бас сэтгэл намардаг юм хүн байсан. Ер нь бол бас тийм худлаа буруу юмд их дургүй юм хүн байсан. Үний юмд их дуртай, шудраг талтай юм. Тэгээд ер нь миний ээжийн тал бол тийм хэгжүүндээ улсууд байсан. Тийм учраас ээж маань бол дандаа үнний талыг баримталж явдаг. Дүү нь бас сүрхий тийм ёгчтой хэгжүү хүн байсан. Манай аймгийн хилцс гэж байсан тэр үед цагдаагийн газарт бол ажиллаж байсан. Шотон Дэмбэрлгой гэж хүн байсан. Тэгээд эднэртэй их найз тэр можид очтонд гэж манай ээжийн дүү. Тэрнийг л тэр Дэмбэрлгой үнэхээр чаддаггүй байсан гэж ярьдаг . Нэг өдөр халуун зун амд гөрөө явж байгаад буусан. Манер манай ээжийн дүү бол орон дээр гівтчихад өрөөсөө хөдлөхгүй байсан. Гэхдээ чи ямар хайшаа хүн бай, Монгол хүн байж хүн орж ирэхдээ ягны амсар зуулгадгүй. Яадаг хог мохоо гэгээд Дэмбэрлгой ангилсан чинь. Чи тэр өөдрөө хар гэсэн гэж байгаа. Дотгороо хар гэсэн. Харсан чинь авгаа Улаанбаатар хот явсан. Манайд орж ирсэн хүн бүхэн өөрөө өөртөө өвчлөгээ бичээ наацсан байсан гэлээ. Тиймэрхүү ийм ёжтой ийм хүн байсан. Яг л манай ээж бол тийм бас юмыг тийм ёж юугаар бол илэрхийлдэг, нийгмийн үнэн бодтой шудраг юм руу хэцүүтгдэг, үнэн цагаан юм руу хэцүүтгдэг ийм хүн байсан. За энэ бол манай хужрын гол ийм Монгол сумын хүн дээ. Хэцгээсэн бол төвшин инкмалчин гаралтай хөдөлмөрч хүний ийм л хөрөөхт. Би сургууль намд амжиж байгаад цаг суманд нэлээд олон жил ажиллаж бас 10 гаруй жилийнтэй ажиллаа. Тэгээд манай суманд ирсэн да. Ирснээс хойш бол манай сум өөдөл гарч ажиллаж байгаа хэвээр шуурдаагүй. Өөрийнх нь байдал бол энэ ажилч шудраг тийм дутам содрын хүн малчин аав хийчдэг. Бидний голын нэг дорын нэг нутгийн ийм л хүн. Ээж аавтай нь айлаагүй байсан. Нанддын Цэрэн Дорж гэж Нанддой гэж үг аав нь бас анчин ээчин ийм шудраг малчин хүн байсан. Ээж нь бол Банчин Доржийн цагаан гэдэг хүн байсан. Их эцгээс олуулаа, наймуулаа. Тэгээд сургууль соёл их дамжиж багасаа яваад ирэн тэгээд энэ ажлыг үргэлжлүүлж байгаа юм үнтэй. Хангай нурууны их үргэлжилж мянган уулзаар хүрээлэгдсэн их уулсынхаа дунд ижи аавынхаа хайранд эгч ах нарынхаа инрэлд төрөлх голынхон ирэг дээр түүний бага нас бусдын адил мал маллаж сумынхаа сургуульд эрдэнэ номын эхлэлэн тавьсан. Өгийн сэргэлэн хөдөлгөөнтэй хүү Төмөрбаатар 10 жилдээ ангидаа манлайлагч 5 онцгийн эзнэр тодорч байсан ч удаатай. Манай аав бол дайнд явж исэн. Бид нэр хүүхд байхад дайныхын тухай ярих тул өстой шүн унтахгүй сонсдог байлаа.
юу гэж ярьдаг байсан гэхээр зэрэг халах голын 39-ний одоо дайнд очоод дөнгөж очоод дайнд орж яхад бол тэр Алтан булаг гэдэг одоо газараа дайрч орсон гэж. Тэгээд тэнцээ яах вэ гэхээр зэрэг холбооны одоо холбоо тасраад холбооны байшингаар ортол яг байшингийн цонхоор нь буудаад тэр холбооны одоо хүнийг хоёр хөлхөөр нь зусгооч ширээн дээрээ дэрлээд очсон байсан. Тэгэл одоо дайн гэдэг бол хэцүү юм байна гэдэг ороод зүрхээ чангалаад дайн руу орсон. Тэгээ Монгол хүний заяа гэж одоо үнэхээр хэцүү одоо бас их сайхан юм байлээ гэж ярьдаг байсан. Тэгээ сүүлдээ бол ерөөсөө нэг 2 хоноо юм уу 2 цагийн дараа бол ерөөсөө сум машин тоохоо байдаг. Холхоноор одоо жоо холхоноор өнгөрж байгаа сум бол шунк гэл өнгөрдөг. Бүр хойрхон өнгөрж байгаа сум гэл ингээл тагнаар хичж байгаа юм шиг өнгөрдөг байсан. Тэгээ сум бол энд тэндгүй одоо буцлаад байдаг. Тэгсэн мөртлөө бие рүү орчдөг байсан гэж ингэж одоо ярьдаг байсан. За би Баянгор аймгийн энэ Төмөрбаатартай хотын 8 жилийн дунд сургуульд нэг ангид хамт орж 64 онд хамт ороод 71 онд бид нэр суралцж баг дунд сургуулийн боловсролыг эзэмссэн. Төмөрбаатар бол одоо баг ангид байхдаа сурлагаараа, сахилгаараа одоо маш тэргүүний шилдэг сурагч байсан. Мөн үүний зэрэгцээ одоо 5 онцгийн эзэн болж 5 онцгийн цол тэмдэг үнэмлэхийг одоо гардан авч шалгарч ялаа. Мөн одоо сургуулийн концертыг удирдах хөтлөгч хийж бас амжилттай сайн гараагаа эхэлжсэн. Одоо ингээд сургууль байхдаа ч манай Төмөрбаатар манлайлагч, тэргүүлэгч, шилдэг байсан. Одоо ч гэсэн шилдэг байсан. Хожим хойно харахад ч гэсэн манлайлагч, шилдэг, тэргүүлэгч харагдаж байгаа. Залуу насаа гэж хөдөлгөөнтэй, эрч хүчтэй хий гисэн хүсэл мөрөөдөл зорилгоор гангарсан ээдтэй бас л сайхан нас шүү дээ. Эрд цэргийн албанд энэ үед мордож эх орныхоо төлөө тангараг өргөн хилийн манандж зогсож байсан. Ерөөсөө одоо Баянгороос тавуулаа очиж байсан. Тэгэл битээр л ер нь хамгийн гол найз нь бусдуултайгаа бол найзлна. Тэгэхдээ битээр бол хамгийн гол найзууд байсан. Тий. Ер нь тэгэл хөгжилтэй одоо янз бүрийн юмнууд бол их вий дээ, их вий. Одоо жишээлх юм бол харуул дээр гараад за шархо чи атаунтаж болохгүй гэдэгсэн чинь би яг үүдний постн дээр хараа үргэлцэн хөөе гэж байгаа ингэж хэлсэн нөхөр одоо миний найз бол. За хэргийн найз нөхөд гэдэг бол хамгийн дотн байдаг учраас миний ер нь хамгийн найз. Шудраг зарчимчт нь би маш их үнэлдэг найз байгаа. Би бол яг хөдөлмөрөө хийдэг. За миний найз одоо тийг одоо ингэж надад бол бас энэ компани юуны талаар бол маш их зөвлөгөө өгдөг надад. Миний ажил бас их тус болдог. Ван Өвгт Цэрэн доржийн Төмөрбаатар нь 1979 он гэхэд эрд цэргийн албаач хааж Эрдэм номондоо шамдан суралцж эх орныхоо бүтээн байгуулалтанд гар бие оролцож эхэлсэн. Түүний хувьд 1979 он ололт амжилт ихтэйгээр үлбарам хувийн амьдралч гэсэн бахархмаар сайхан жил болж өнгөрчээ. Учир нь би ч одоо 1979 онд өөрийнхөө эхнэр хантайгаа жаргалтай одоо гэр бүл болж энэ амьдралын алтан шар зам руу орсон хүн те. Тэгээд жаргал бит хоёр одоо өдий хүртэл анилж явахдаа бол 4 хүүхэд төрүүлсэн. 4 хүүхдүүд маань нилээ өсөж манай эхнэр маань Завхан аймгийн худалдааны техникум төгссөн худалдааны нэгтлэн бодогч мэргэжилтэй. Цаг сумын худалдаа бэлтгэлийн ангид бол одоо насаараа нэгтлээ хийсэн ийм хүн байж байгаа. За аав ээж нь одоо 80 гаруй настай хүн загт сумд байна. Тэгээд эднийхэн бас урт настай ийм удамтай улсууд. Аав нь болохоор бас 80 гарч одоо бас өөд болсон ийм аав нь болохоор их сайхан одоо насаараа малын эмч хийсэн төлөв томоотой загийнхан сайн мэднэ. Ийм нуруутай хүн одоо байсан. Тэгээд хүн одоо яг сайн явна, амьдран, ажиллана, ерөн сайн нөхдүүдтэй явна, сайхан найз нартай явна гэдэг бол хамгийн гол нь одоо хүний хань байдаг.
Минийхэн одоо надтай ингээд 40 жил одоо хандлахтаа бол үнэхээр одоо хүний сайн хань байсан. Намайг ажлын амжилт одоо өдөө хүртэл ажиллахад бол ард талын албыг бол одоо үнэхээр баттай гүйцэтгэдэг байсан. Намайг төрөөс олон удаа янз бүрийн одоо хэлбэрээр би чинь дөрвөн байгууллагын одоо дөрвөн одоо салбарын тэргүүний ажилтан тэгээд л одоо өдөө одоо төрийн шагналалтан гад хөдөлмөрийн гавь навлон тэгээ одон авах. Тэгээд одоо олон салбарт ажиллаад өгнүүлж, тэргүүлж, төрүүлж ихний тавд орж яхад энэ ханийн одоо төвшиг байсан. Хамгийн гол юм гэж би бол одоо боддог. 30 жил төрийн ажил хийхэд нь түүний арын албыг гашиж явсан одоо жаргалагчийн талаар бас товчхон хэлье гэж ингэж бодож байна. За жаргалгын хувьд Сахуу аймгийн худалдааны техникумыг төгсөж сумандаан худалдаа бэлтгэл ангид 10 гаруй жил нэгтлэн бодогч хийсэн ийм хүн байгаа. Тэгээд төрийн нэг ажлыг хийхэд арын албыг залгуулж яваа эмэгтэй хүн бол маш их өөр гүйцэтгэдэг гэж ингэж бодож явдаг юм аа. Тэгээд аливаа ажлыг хийхэд баг хамт олон, байгууллага хамт олон зөв бүрдэд дээр нь ханилсан ханийн бас дэмжиж явахад бас том хувь нэмрээ оруулж байгаа маа. Тэгээд Төмөр Атар дараахт 3 сайхан хүүгийн төрүүлж өгсөн юм дархан бэр хүн байгаа. Тэгээд 4 хүүхдүүд маань одоо том болжээ, өссөн байна. Одоо Улаанбаатар хотод байдаг, Багнуурт байдаг. Ингээд тус тусах ажил амьдралыг одоо хөөгөөд явж байна. Сөүлтнэр нь тэгээд би хоёр одоо ээж аав хоёр нь л үлддэг юм байна да. Хүүхдүүд бол өөр өөрснөө амьдралыг хөөгөөд ингээд явчих юм. Эх орондон тангараг өргөж эр цэргийн албаанч халаа. Залуу хүний хувьд боловсролдоо анхаарч санхүү эдийн засгийн техникум, Улаанбаатар их сургуулиудад сурж, түүх судлаач, нэгтлэн бодогч, эдийн засагч гэсэн сайхан мэргэжлэр төгсөж суралцсан. Үүний дараагаар 1977 онд ажил амьдралын анхны гараагаан Баянхонгор аймгийн Заг сумаас эхлэж байжээ. Би ер нь энэ амьдралынхаа одоо энэ ажиллаж байх хугацаанд бол 2 суманд ажилласан. Эхлээд бол би одоо бүр 20 настай бараг хүүхэд байх шахуу байхдаа Заг суманд нэгтлэн бодогчоор томилогдож очив. Баянхонгор аймгийн одоо ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа гэж байх үед тэр захиргааны ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны санхүүгийн хилцээний дарга Санчхүү гэж хүн байлаа. Санчхүү гэж манай нэрдэн зөгцсөн хүн байсан да. Тэгээд намайг одоо дөнгөж энэ ч төгсөөд ирэхэд бол Заг сум руу тэр Заг сумын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны санхүүгийн дасгийн нэгтлэн бодогчоор томилоод явуулсан. Тэгээ би тэнцээ Заг суманд бол үндсэндээ одоо 30 жил ажилласан одоо ийм хүн амьдралын ажлынхаа ихэнх хугацааг бол тэнд бас өнгөрөөсөн гэж хэлж болно. Тэгээд тэнцээ би санхүүгийн дасгийн одоо нэгтлэн бодогч, санхүүгийн дасгийн дарга, сумын одоо ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны орлогч дарга, худалдаа бэлтгэл ангийн дарга. Тэгээд 2000 оноос хойш 2008 оныг дуустал бол Заг суманд засаг даргаараа ажилласан. Тийм засаг даргаараа ажилласан юм. Тэгээ 2008 онд төрөлх нутагтаа ирсэн. Би өөрөө Эрдэнэ зохицсон хүн л дээ. Тэгээ нэгдүгээр баг одоо энэ хожирын гол гэдэг газар, тийм өдөө булаг гэдэг газар төрсөн. Би эцэг эхээсээ одоо 8 улаан хүн шүү дээ. Тэгээд эцэг эхээсээ 8 улаан. За 6 дахь хүн би байгаа юм. Тэгээд одоо хүний нэгэн адилаар л эцэг эхийнхээ гар дээр өсөж, дорнож, баг дунд сургууль, дээд сургууль ингээд төгсөөл одоо өдөө болтол ингээд явж байна. Миний бага нас бол ээж аваахын гар дээр бага насандаа хонь малын цаагуур гүйж, мал эргүүлд ойруулж, малчин одоо юм удамтай айлын хөвгөлтэй. Тэгээд ер нь намайг сургуульд байх үеийн, цэрэгт байх үеийн, хамтарч ажиллаж байх үеийн. За Төмөр Атар даргын үед 1977 онд Улаанбаатар хотын санхүү эдийн засгийн сургуулийг төгсөж ажил амьдралынхаа гарааг одоо Заг сумаас эхэлж байсан. Баянхонгор аймгийн Заг суманд ажил амьдралын гараагаа одоо сургууль дөнгөж төгсөөд шинэ залуу хүүхдүүд очиж эхэлж байсан. Тэгээд хоёлаа нэг тань амьдарч тэр шинэ эдгээр залуу насныхаа аагамг тэр ажил хөдөлмөрийн хамтанд орж тэр сайхан нутгийн ард түмний дунд ажиллаж байгаа байхдаг. За энэ хугацаанд сумын санхүү засгийн нэгтлэн бодогч, санхүү засгийн дарга, за мөн тэр үеийн ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа гэж байх үед гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн даргаар, за мөн худалдаа бэлтгэл ангийн даргаар, за 2000-аас 2008 онд сумын засаг даргаар ажиллаж
байсан хөө. Тэгээд энэ хугацаанд 31 жилийг Загийн ард түмэнтэй хамт байж Загийн хөгжлийн төлөө ажиллаж явсан хүнийх нь хувьд одоо Загийнхаа ард иргэдэг төлөөж Төмөр Хатар даргатаа талархаж явдгаа хэлэх байна. Тэгээ манай найз бол одоо бид олон жилүүд өвөрхт нөхрөлж байна дөө. Нэг үеийн хоёлоо сумын засаг дарга хийж байлаа. Дараад нь тэгээ манай хүн бол хамт олон дотор ажиллах найз нөхдөдөө мөлих гол чанар үлэрсэх туушд хэлсэн үгэндээ яг хүрдэг. Нэг хийгсэн юм өөрөө ууггүй зүтг цаадад нь гарч үйцдэг намардаг. Их багаасаа их ям бай тийм юмдаг тооцоотой нэг даалгасан ажлыг нэг цагт нээждэг. Ингүй сайхан зантай ямар ч хүний ялгахгүй гэсэн залуу дарга зэрэг гэж ялгах юм байхгүй. Жинхэнэ л одоо хөдөөний амьдрал дундаас төрийн хар хүн гэж одоо би найз нөхдөд үнэлж явд юм аа. Тэгэхээр найзынхаа одоо сайхан төрийн дээд шагнал төрийн өвний болгонд одоогоо шагнагдсан юм сая энэ би аймгийн одоо хэвлэлээс мэдж. Тэгээд одоо энэ сонсоод өнөөдөр тийм сайхан учиртай явдал энд даралж байгаа их баяртай байна. Тэр үед очих бол одоо нэг кино зурагч юм шиг их маш сайхан гоё дурсамжтойс урд нэг одоо багтал дэрсэн. Тэр хүүтэнд одоо бид тэр ер нь олигтой гоц моцтын тузаанд ярих хуц байсан ч юм уу гэж юм ер нь шалан нутгийн засмарснаар шишээс мэс өрхтэн зэрэг чин шүн тэгэл ерсэн засандаж хөлөвцөн гараад ойлаа. Би цэцчаа тэгэл ороод тэгээд хагас бүтэн сайдэр чин ландал арга түшээ өөрснөө хойлоо яваавал сумын ойролцоо хээр хөдөөнөөс сайхан түүгээл ирдэг мөсөө хагалж яриа цагаага мөслгаал уустай. Аяга харин яагаад бүтэх зүрхий мандгүй байсан бол тийм өчр байсан юм уу? Тэр их сайхан санагддیں۔ Тэгэл манай хүн бол ажилдаа бол гойхгүй зэрэг шөнийхөө аажмаар бээчэнд сургуулийн ажил багш байсан учраас бас аажмд өрн тэгэл хойлоо шөнийн бар хоногт орж ирж унтаа тэгэл өглөө хоёул ажил руугаа явдаг. Ийм л одоо ажлынхаа төлөө л дуухгүй явжтэй. Тэгээд залуучуудтай янз зүүцүүдэд дарих харигтаараас тамхитараа хэрэглэнэ гэжтэй юм тийм үл мэддэггүй. Үнэхээр өстой цэвэрхэн одоо сайхан байж дээ гэж налтан бодож гаргаж явд юм да. Энэ хүүтнээс айдгүй төмөр өлгдөг байсан тийм. Хөр засандагаар хөлнөцгий явдаг ч гэж ярьдаг. Шөнөөн зэнди Хүнээс яадаг ч үлээ. Тэр дотор миний нэр хүүтнээс айдгүй. Хүүтнээс айдгүй гэдэгт нь орцсон ба. Хүүтнээс айдгүй гэсэн чи яагаад тэгээд өвчсөн гэсэн чи өвөл өвтөр аяга манаагүй. Аяга манаагүй. Хаврал мэдчих. Тэнийг аяга манаагүй. Тэгж сайхан дэрч сайхан байж. Нутгийн тэр ард түмэн их сайхан бид нэр гэж дүшиж сайхан ажил амьдралын юунд сургасаа. Загийн ард түмэнд үнэхээр баярлж явдаг. Төмөрбаатар Баянхонгор аймгийн Заг суманд 1977-оос 2008 он хүртэл он удаан жил ажиллахдаа тус сумын нягтлан бодогч санхүүгийн дасгийн дарга, сумын ардын депутатуудын гүйцэтгэх захиргааны орлогч дарга, худалдаа бэлтгэлийн ангийн дарга, сумын засаг даргаар тус ажиллаж байгаад 2008 оноос хойш одоо хүртэл Төрлөх сумынхан засаг даргаар томилогдсон ажиллаж байна. Эрдэнэцогт тэгэхээр энэ нэр бол манайх уул улс одоо хайрхантайгаа холбоотой юм. Манай энэ голын одоо эндээс далд байна ийшээгээ байж байгаа Эрдэнэцогт хайрхан гэж бай, зогт хайрхан гэж. Тэр том хайрхан бол үнэхээр одоо их өөхт хөхтэй хайрхан. Бид нэр энэ одоо хийд энэ сумыг байгуулахад шинжээчд дээр үед одоо аль талаас нь шашныхаа талаас үзэж исэн юм байна, шинжээч гэд дуудаж үзэж исэн юм байна. Тэгээд тэр Эрдэнэцогт хайрхныг бол асар их том ачаатай том хаар одоо машин зогсож байна гэж ингэж харагддаг. Ачаатай том машин. Эрдэнэ натсан одоо машин зогсож байна. Эрдэнэ одоо тийм учраас бол тэр одоо цогт хайрхнаархаа нэрээр бол энэ сум нэрлэгдэж ингэж яваа юм аа л гэж одоо хэлэх байна да. За тэгээ би энэ төрийн байгууллагад одоо 30 гаруй жил ажиллаж байна. Энэ ажиллаж байгаа хугацаанд Төмөрбаатар даргатай бас нэлээдгүй хугацаанд хамтарч ажиллаж байсан. За 2004-оос 2008 онд би энэ сумын засаг даргын албыг хашиж байсан. Тэгэхээр Төмөрбаатар дарга маань Заг сумын засаг дарга байлаа. Тэгээ засаг дарга нар нэг анги гээд бид чи хаан лавн сургууль семинар гадаад дотоод нэлээд олон ажилд хамт явж байсан. Тэгээ бид хоёр яг нэг нутгийн хоёр гээд бид хоёр одоо явсан газар болгондоо одоо засгийн газрын ордны 9 цагаан төвийн дэргэч. За тэр явсан гадаадтай гот орны одоо төвхөн дурсгал газруудын дэч. За тэр Вьетнам улсын одоо номхон талаа усан дотор ч гэсэн байн хамт зураг авахулж явдаг нэг нутгийн хоёр гээд ойр дотн байдаг юм хүмүүсээ. 10 жилийн хос зүгээр нэг засаг дарга нар чинь нэг 4 жил үеэрээ нэг ангил гэж биенийгаа тэгж явдаг л да тэр ягараа тий. Тэгээ 2004-оос 8 онд сумын засаг даргаыг 8 онд засаг даргын ажлыг энэ сумын Төмөрбаатар дарга маань ирээд авсан. Одоо 9 сар 9 жилдээ ажиллаж байна засаг даргаар. За би бол энэ сургуулийн захирлын албыг гашиж бас хамтарч ажиллаж байгаа. За тэгээд бас намайг засаг даргаар ажиллаж байхад Заг сумынхаа хамт олныг энэ орон нутагтаа авцраад ийш одоо түүхэн дурсгал газруудаар
аялуулах замдаа бас сум орон нутагтай танилцуулаа. Би тэд одоо энэ өвгөн жаргантай бүгдээ хянарслан дээр одоо эднэрийг би цааш нь гаргаж өгч ирсэн. Тэр үед одоо тэнд нөгөөдлөөл би тэрч бас өгжилттэй дурсамжтай зүйлүүдээ ярьж өрөөд тэгэл тэнд явсан залуучууд нь хизээ хань яаж явах таартай. Та чи нөгөө давг дээр дарга баштай аймаг энэ чинь цолтолтой. Төмрөө дарга зүгээр явж байгаа юм. За начинтай одоо нэг барилдаа тэгэл бариад авдаг байхгүй. Тийм хөгжилтэй юмнууд эднэрийн донд болж ясаа одоо тэгээд сум орныхоо хөгжлийн төлөө за ялангуяа энэ 2017 онд манай сургуулийн 90 жилийн болох юм. Энэ 90 жилийнхаа маш их бүтээн байгуулалтаа өнгөрөөхийн төлөө бид нар одоо сэтгэл санаагаа нэгтгэж ингэ хамтарч ажиллаж байна. За Төмөрбаатар дарга маань бол одоо ажил дайчин сурах хаа шудраг цаг их баримталдаг. За хийсэн төлөвлөсөн зүйлүүдээ одоо хийж бүтээхийн төлөө их хэрмэлцдэг ийм одоо тэр юм мундаг өдөрсгч залуу хагчин байгаа. Төмөрбаатар нь сумын засаг даргаар тасралтгүй 5 удаа сонгогдож энхүү ажиллаж байна. Одоо цагт Баянхонгор аймгийн хэмжээнд бүр цаашлаад Монгол улсын хэмжээнд тасралтгүй 5 удаа сонгогдсон засаг даргаар ажиллаж байгаа хүн Эрдэнэцогт сумын засаг дарга Төмөрбаатараас өөр нэгэн үгүй гэж хэлэхэд хэлсдэхгүй. Жил дараалан сонгогдож байгаа түүнд төрлөх нутгийн төмөн олон итгэлэн хайрлаж, төр улс нь итгэл хүлээлгэж байгаа нь энэ юм. Гэсэн ч Төмөрбаатар төр улс төмөн олонныхон итгэлийг алдахгүй, төрлөх нутаг Эрдэнэцогт сумаан ирээдүйн Монголын чэжүү болгох том зорилго хүртэлэн зүтгэж яваа нь энэ юм. Эрдэнэцогт сум 5 одоо бахархалтай. Энэ 5 бахархлаараа бахархаж, энэ 5 бахархлаа энэ тэндээс ирсэн одоо хүнд хэлэхэд бол сумын танилцуулга болж одоо өрөмж чаддаг юм аа. Тэгэхээр нэгдүгээрт бол Эрдэнэцогт сум Баянхонгор аймагта хамгийн олон өргөтэй, хамгийн олон хүн амтай учраас бид нэгдүгээрт хүнээрээ бахархдаг. Хоёрдугаарт дэлхийд хосгүй шаргалжуу таршаан манай Эрдэнэцогт сумын нутагт байдаг. Хангай нурууны 2 дахь ноён оргил эрх тайрхан алдартай төвийн гол зэрэг одоо байгалийн үзэмжтэй, байгалийн одоо тэр сайхан бахархалтай газруудаараа бахархдаг юм аа. 3 дугаарт Эрдэнэцогт сум бол өв соёл түүхээр хадгалж үлдсэн гэж ард түмнүүд бол бахархаж явдаг. Энэ нь юу вэ гэвэл 370 гаруй жилийн түүхтэй панд чонхорлон хийд байна. 100 гаруй жилийн түүхтэй хачин ламын одоо сүм байдаг. Хачин лам өөрөө манай энэ нутгаас хойд дүрэн тодорсон. За мөн одоо ламын гигэн гэж ярьдаг бид нэр ламын гигэл усан данзан ядсан гэж. Энэ хүний хойд дүр бол манай Эрдэнэцогт сумын нутагт одоо хийдэн байдаг. Эндээс төрсөн учраас Эрдэнэцогт сум бол одоо гигэнтний одоо нутаг оюунлаг ид одоо ийм хүмүүс гэж бид нэр энэ өв соёл түүхээрээ бахархдаг юм аа. 4 дугаарт нь юугаараа бахархаж ийнэг гэвэл улсад 2 дугаар байранд ордог. Одоо энэ жилийн байдлаар бол 50 төм гарч байгаа. 5 төмөн одоо сарлагаараа бахархдаг. 50,000 гарч байгаа гэсэн үг. За 5 дугаарт нь бол манай Эрдэнэцогт сумын нутаг бол юугаараа их ойролцоо юу Солонгос улсын одоо Чэжүү арлын нутагтай их ойролцоо галтуулын дэлбэрттэй хөргөн шилүү одоо ихтэй ийм одоо газар нутаг учраас бид нэр ирээдүйдээ одоо тэр арлын одоо хөгжлөөр хөгжинэ гэсэн ирээдүйн зорилго чиглэл одоо мөрөөдлөөр энэ сумын ард түмэн бол бахархдаг. Ийм одоо 5 бахархалтай юм аа. За Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын панд чонхорлон хийдгэж хийд байна. Энэ 1907 онд баригдсан хачин лам бариулсан түүхтэй. Тэгээд энийг бариулахдаа хачин лам нь өргөсөн харуулж бариулаа. Тэгээд би урд зүгээс ирнэ. Одноос нь тавиад гэсэн тийм түүхтэй байна. За манай сум чи хамгийн одоо их том өргөн олон одоо том сум шүү дээ. Тэгээ аймагта одоо хамгийн олон хүн амтай, хамгийн олон өргөтэй. За аймагаас нь 28 км одоо алслагдсан. 410 мянган одоо гагавтгай дөрвөлжин нутаг дэвсгэртэй. Үнэхээр одоо ойд хэрийн бүс гэж ингэж явдаг. Манай сум бол олон талын одоо бас жижиг одоо үйлдвэрүүд бий. Модон эдлийн цехүүд байж байна. Далах нарын боовны үйлдвэрүүд байна. Ахуйн үйлчилгээний бүхэл бүтэн одоо салбаруудтай барилгын ханы материалууд одоо үйлдвэрлэдэг ийм одоо газрууд. Цаашдаа ирээдүйдээ бид нэр энэ 2017 онд бол сүү одоо цэцгийн дос, сүү цагаадын үйлдвэрүүдийг айл өрөх бүрд одоо бий болгоё гэж ингэ шийдэж байна. Нөгөөтэйгүр бол аймагтай холбогддог одоо хар замаан одоо
ашиглалтанд оруулахын 4 жилд ашиглалтанд оруулах, сарлагын хөврийн үйлдвэр бий болгох, барилгын ханы материалын үйлдвэрийг улам өргөжүүлэх, энэ мэтчлэнгийн одоо томоохон үйлдвэр, чулууны үйлдвэрүүд бий болгох, энэ чиглэлийн одоо үйлдвэр бий болгож үндсэндээ энэ 4 жилд бол 200 одоо ажлын байрыг бий болгоё гэж ийм одоо зорилт тавиад ажиллаж байна. Баянхонгор аймгийн Эрдэнэцэг суманд бахархах олон сайхан зүйл бий. Тус сумын эцэг дарга Төмөрбаатарт хийсэн ирээдүйд хийх олон ч ажил бий. Түүнтэй мөр зэрэгцэн хамтран ажиллаж байсан журмын нөхөд түүнийг хөдөлмөрч хичээнгүй, зорьсон зорилгодон заавал хүрдэг, төмөн олондон нэртэй төр улстан түшигтэй нэгэн хэмээн онцолж байна. Миний өрөөнд бол одоо ерөөс нь илүү дутуу юм байхгүй. Тий яах вэ гэхээр зэрэг энэ миний ажил явуулдаг ширээ сандал байж байна. Төрийн маань сүлд байж гин, одоо далбаа байж гин, тэгээд одоо хуулинд заасан юмнууд байгаа л да. Тэгээд энэ морин хуур байж байгаа юм. Тэгэл одоо өөр юм байхгүй. Миний энд ганцхан самбар бий. Миний өрөөнд ганцхан самбар байдгийг өшөө одоо янз бүрийн юмнууд байхгүй. Энэ юу самбар байна гэвэл Эрдэнэцэг сумын жирэмсэн эхчүүд болон 0-5 насны хүүхдийн байршлын судалгаа гэж. Ерөөсөө энийг одоо бид нар бол одоо эмнэлгийнхаа их баригч байгаа юмчээр одоо шинжилүүлээд байн хаан байна, давааны цаан байна, наан цаан байна, одоо засцууд болж байна, зам хаагдах нь, эсвэл одоо төрхөнд өгцсөн байна, эсвэл одоо тийм таниат тавиан энэ төр гэдгийг бол энэгээрээ хяналт тавиад эрүүл мэндийнхаа төвтэй эмчнэртэйгээ хамтраад энэ дээр л хяналт тавьдаг нэг юм самбар. Тэгээ бид нэр багийн эмчнараас өсвөлээд их шаардлага тавьдаг юм л да. Ер нь багийн эмчнэр маань одоо төв рүүгээ орж ирдэг, баг дээр ажилтдаг, ард түмний дондоос хаяа нэг одоо явж тойрдог иймэрхүү юмнууд бол байгаа юм. Тийм учраас багийнхаа эмчнэрийг 4-р сарын 1-ээс багийн даргаыг одоо ерөөс багийг сууршуулъя. Багийг бол дээрвийн баригадын хэлбэрт оруулъя гэдэг ийм одоо том хатуу зорилго тавьж байгаа. Тэгээд энэ чи яах вэ гэхээр зэрэг багийн эмч багийнхаа ард эрэхтэй ойрхон байвал сая яриад байгаа хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд өдөр тутам үзүүлж тэгээд хяналтанд авах барих бүх юмнууд нь жигдэрнэ л дээ. Одоо ч бас жигдэрчл байна л да манайхан тий ажиллаж байна. Төмөрбаатар дарга маань их л ажил хэрэгч хүндээ ажил хэрэгцээ хажуугаар их аривч хямгач хүн. Одоо цагт чинь хүмүүс нөгөө аливаа нэг зүйлийг хийхдээ одоо мөнгө санхүүгүүд ирнэ л тэгэл хэмнэл гэхээс улдаар хэмнэлтгүйгээр нэг тэгэл мөнгөөр болдож юм хийхийг боддог бол манай засаг дарга бол яаж нэг 10,000 төгрөгөөр одоо нэг ажил хийх байсан бол яаж 2 ажил хийх вэ? 2 бүтээн байгуулалт хийчихвэл гэсэн ерөөсөө нэг тийм хүн. Тэр нь гэсэн бид нарт гэсэн яг нөлөөлдөг. Яагаад гэвэл зэрэг мэдээж бидний айлын чин одоо аав ээж нь ямар үлгэр дууралтай байна, өөр хүүхэд нь адилхан байдаг бол сумын маань удирдлага ямар хүн байна? Яг бид нар бол тэр арга одоо тэр эвдүү одоо тэр хүний ур чадвар тэр болгоныг л бид нар ажил хэрэгчээр авч ажилдаг. Ер нь манай төмрөө дарга бол алхаж гიშгэж байгаа, явж байгаа явдлаасаа өсвөлээд ирэн хүн болгонд үлгэр дуурайл болдог шүү дээ. Ер нь ингээл харж байхад бол зөөр ингээл алхахад бол өстой нөгөө чээж ихц хараа шулуун гэхчээр өстой дикүлцэл алхаар ингээл явдаг. Тэрийг хүртэл хараад бид нар яана одоо засаг дарга маань ингэж ийм байдалтай байж бид нар ч бас ямар байх вүлээ гэсэн юуг бол одоо өөрсөндөө бол байнга тэгэж одоо бодож санаж явдаг шүү дээ. Тэгээд би бол одоо төмрөө даргатайгаа удирдах ажил хийгээд 6 жил хамт ажиллаж байгаа. Тэрнээс өмнө би багш хийжсэн бас л хамтраад манай сумын нэг удирдлага би ч сумын нэг иргэн юм чинь тэгж явдаг гэсэн. Тэгээд удирдах ажил хийж яхад бол би бол цаг ямагт болгонд энэ сумынхаа засаг даргын хэлж байгаа ярьж байгаа үг хийж байгаа ажил тэр болгоны ажилтан дандаа бодож хийдэг байхгүй юу. За манай дарга чинь яадаг вүлээ. За тэгвэл энийг ингэхгүй бол бас болохгүй шүү дээ. Яг ингэх л ёстой юм байлээ шүү дээ гэдэг ч юм уу тийм ээ. Тийм байдлаар ингээд бид нар тантаа үлгэр дуурайл болж ингэж явдаг. Ер нь л удирдах харах барил сайтай ёстой шилдэг удирдахч гэх юм бол манай даргаас өөр хүн ирэн бас ховорхон л байх. Ер нь тэгээд хүмүүс чинь нэг тийм шулуун шудрах ерөөсө хинээс ч юунаас ч айх юм байхгүй, санаа зовох юм байхгүй, яг өөрийнхөө бодлоор байж чаддаг. Тэр нь биднэрт айгүйх таалагдсан. За, Төмөрбаатар даргатай бол би одоо 16 оны аймгийн иргэдийн төлөөлөлтийн хурлын сонгуул, мөн сүүлийн сонгуулаараа хамтарч ажилласан. Тэгээд Эрдэнэцэг сумаас сонгогдсон 2 төлөөлөгч болж сум орон нутгийн хамтлаг ажиллахаар болж ингэж
хамтран ажиллаж байгаа. Тэгээд надад бол үнэхээр одоо ноён нуруу өмг түшиг ажлын туршлага бүх юмараа одоо ингэж үлгэрлэж манлайлж явдаг юм сайхан одоо журмын нөхөр ихтэй анд ах минь байгаамаа. За бид хоёр нийлээд одоо энэ орон нутгийн иргэдийн дуу хоолойг одоо төр төрөх энэ төлөөлөгчийн үндсэн ажлыг хийхэд л бол чармаа ажиллаж байгаа. Тэгээд мөн сумынхаа ирээдүйн хөгжлийн төлөө гар нийлэн одоо олон ажлууд төлөвлөд хамтарч ажиллаад байна. Тэгээд түрүү та өөрөө асуулаа энэ Ван Огта Цэрэндөржийн одоо Төмөрбаатар миний амьдрал ажил одоо амжилт одоо гаргахаар зорж явсан 10 бахархал гэж. Хүн өөрөөрөө бахарч өөрийгөө жоохон омгшуулж дээш нь гарахгүй л ажилд олигтой амжилт гаргадгүй л дээ. Ер нь энэ ч одоо дэлхийн том сууд ухаатнуудын нэг тийм ярэ хөрөө байдаг. Хүн өөрөөрөө бахарх хэрэгтэй. Өөрийгөө дээш нь одоо гаргадаг, өөрийгөө одоо бас одоо эн чинь урамшуулж явах хэрэгтэй юм л да. Тийм учраас би энэ 10 бахархал гаргасан. Тэгээд энэ дээр бол нэгдүгээр нь тэр одоо хамгийн гол юм бол одоо энэ гэрүүлийн ачааг үрж авдаг хүний ханы жил шүү дээ. Тийм учраас бол ухаалаг одоо үнэн чөтөр ёс суртахуунтай хамтран зүтгэгч халамжт хань одоо би жаргалтгаан 79 онд амьдралын алтан шар замд орж урт замыг туулж байгаадаа бахархаж байгаа байхгүй. Хамгийн нэгдүгээр бахарх. Тий. Тэгээд энэгээрээ бол бахархдаг. Би төрд одоо 30 гаруй жил одоо энэ ч нэлийн төрүн гаргацсан учраас 37 жил одоо ажилласан. Аймагта хамгийн олон удаа сонгогдсон сумын засаг дарга уснараа бол бахархдаг. Арга байхгүй одоо миний бахархал юм. Үний юм бол үнэн л дээ. Тий. 3 дугаар юусэн тасалдаг. Хамгийн гол юм тэр дараа нь нөгөө 5 төрүүлсэн гэж ярьдаг штэ бөхөр бол тий ийм бичлэнгийн. 3-т нь бол аймгийн иргэдийн хуралдааны төлөөлөгчөөр одоо хамгийн олон удаа сонгогдсон сумын засаг дарга учир би бас өөрөөрөө бахархдаг. Тий би өөрөөрөө бахархаад байгаа юм. Ингээд тавиад байгаа юм. Миний хүн чухам яаж ойлгодгийг бүү мэдлээ тий. Би өөрөөрөө л бахархав. За дөрөвдүгээрт нь загс сумын одоо хүнд дэргнэрээ бахархдаг. Нэг олон жил ажилласан учраас загс сум бол намайг хүнд дэргэн болгосон байдаг. Тэргээрээ бахархдаг. Тий. 6-дугаарт нь бол энэ хот одоо хөх хот Утай гүмбүм Бээжин зэрэг хотуудаар нийт 2 сумын одоо 196 хүн аялалд хамруулсан байдаг. Тэгээд энэ бол дэлхийн паркаар зугаалуулж, эхийн умайд төрүүлж, олон хүн баярлуулж явснараа бас бахархдаг. Энэ бэр миний нэг бахархал байх хэвээр. 7-дугаарт нь бол энэ Түүх Загвайдргийн одоо хүрэн бичир гэж манай Баян-Хонгор аймагт чинь нууц төвчөнд тэмдэглэгдсэн ганцхан газар байдаг. Тэр нь тэр Загвайдргийн хүрэн бичир. Өөр хаач байхгүй. Тэгэхээр тэр хүрэн бичир гэдэг тэр газар бол Загс сумын нутагт байгаа юм л да. Тэгэхээр энэ Түүх Загвайдргийн одоо хүрэн бичирт бол аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг сонгох сонгуулийн 5-р сонгуулийн анх дугаар чуулганыг 2006 оны 1-р сарын 1-нд өвөлд тэнцээ хуралдуулж ирсэн. Хуралд анх дугаар. Ер нь энэ түүхэн газар л да. Энэ чи халах, ойрд, манж одоо бүхэл Монголын хаад ноёд бүх тэнд цуглаж одоо бас чуулга хийж исэн байхгүй. Тийм учраас энэ Баян-Хонгор аймгийн энэ их түүхэн газар бол одоо ч тогтоол нь хүчинтэй л дээ. Аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн тогтоол бий. Одоо нэг сонгуул яв дуусаад анх дугаар хурал хуралддаг штэ. Тэгээд тэр хурлыг бол энэ түүхэн газар хуралдуулж явах ёстой гэдгийг бас шийдвэрлэж ингэж чадчихсан юм аа. Энэгээрээ бахархдаг тийм. Төр засаг хүний ажлыг одоо бас бодтойгоор үнэлж одоо ховорхон одоо тохиолддог тэр алтан гац содон гэдгээр би инх хоёр ерөнхийлөгчийг байхад бол тэр утхан тэнгэр хайрханд шагнагдаж ирсэн. Тэгээд энэ төрийн шагналыг бол авахд бол бас учиртай л зарим хүн бол яах вэ гэхээр зэрэг хөөцөлдөж барьж авах гэж авдаг юм байна. Бас мөнгө төгрөгөө өгж авдаг юм байна. Ер нь тэгээд бас дурлаж одоо хий хоосон дурлаж авдаг юм байна. Авах гэж зүтгэж. Тэгэхээр надад бол тийм юм одоо байдгүй бодогддоггүй. Тийм учраас би энэ хоёр сумыг дамнаж хоёр сумыг хөгжүүлэх одоо энэ тал дээр бол анхаарч зүтгэж ийсний хувьд нэг мэдхнээл шагнадаг байхгүй юу. Энэ 2016 онд намайг бас энэ төр засаг хөдөлмөрийг үнэлж хөдөлмөрийн гавьяаны улаан төв одонгор бас шагнасныг бас давхар хэлж баяртай байгаа хэлье. Тий. За тэгээд энэ Загс сумын одоо Загс сумыг би бүсийн төв болох зорилгоор энэ бөмбөр сумаас одоо эрчим хүч татуулах ажилд албан байгууллага одоо багаас 472 хүн дайчилсан байхгүй. Маш том дайчилгаа одоо нийт субботно гэж ярьдаг байсан шүү дээ. Тийм юм болоод бараг 20 гаруй километр газар
гараар одоо нөгөө том нөхнүүдийг хуулж исэн. Стандартыг нөхөхүүлээд. Тэгээд ингээд ард түмэн маань өөрөө зөргижод өөрөө ажил хийгээд ирэхэд зэрэг цаанаас төр засгаас ч ерөөсөө одоо дэмжигээд ингээд том өндөр хүчтэй цаг сумд оруулж исэн байхгүй. Тэгээд төв нь наан нь байдраг байж байгаа шүү дээ. Байдраг дээр төв нь орвол орчихл байсан. Бид нар бол цаг сум руу одоо төлхөө болгож цаг сум бол түүхэн сум учраас тэнд рүү төлхөө оруулж ингэж хийсэн юм байна. Тэгээд Эрдэнэ зохицсон гэж түрүүний миний ярьдаг одоо шээж баарлын хөгжилд ойртуулах, тэр аялал жуулчлалын бүс нутаг болох ирээдүй одоо мөрөөдлөөрөө бахархаж байгаа. Хонгор нутгийн эглхэн хүү хөдөлмөрч энэ хүний хийсэн ажил бүтээсэн бүтээл заг сум Эрдэнэ цагт сумд дундаршгүй дуусшгүй харвин билээ. Төр улс төмөн олныхон төлөө 1977 оноос одоо хүртэл ажиллахдаа сумын засаг дараагаар тасралтгүй 5 удаа сонгогдож, аймгийн иргэдийн хуралд тасралтгүй 4 удаа сонгогдсон ажиллаж байгаа нь хөдөлмөрч өр бүтээлтэй ажилласны тодхон илэрлэгтэй. Тэгээ 31 жил гэдэг бол хүний амьдралын богино хугацаа биш. Энэ 31 жилийн хугацаанд 5 удаа сонгогдож төрд 40 жил ажиллахдаа ард түмнээрээ 5 удаа сонгогдсон засаг дарга бол ховор байдаг байх гэж би боддгийн. Тэгээд 40 жилийн 20 жил нь сумын засаг даргаар ажилласан байгаамаа. Тэгээд энэ бол Төмөр хатар дарагт өгч байгаа ард түмний шалгуур дүн гэж ингэж бодож явдгийн. За манай Төмөр дарга бол их зарчимч одоо шудраг одоо ер нь яг нэг цагийн имийг цагт нь хий. Хариуцлага сайтай л хүн гэж л. Ерөөсөө л энэ хүн бол хариуцлагатай хүн. Гэтэ ганц хөвгөл хэл яг би бол ингэж хэлмээр байна. Ер нь альва зүйлийг хийхдээ тууштай зүтгэдэг, зарчимч шударгын зан чанартай хөөн. Төр төмнийхэн төлөө зүтгэж байгаа л төрийн чигэл хөдөөд боргосон арга хүнэл гэж хэлмээр байна да. Төмөр хатар даргийнхаа гэр бүлд аз жаргалыг хүсье. Төрийн ажилд амжилт хүсье гэж ингэж хэлэх байна. За. За өнөөдөр сайхан өдөр байна да. Бид нэр одоо энэ эрх тайрхныхаа өөрт ингэж олуулаад суулж манай ялангуяа залуу малчд бол энд ихэрсэн байна. Тэгээ өвөр сүрэг маань одоо энэ нэг хоёр хот айлыг өвөр цуглаж өнөөдөр энд их сайхан одоо ийм сарлаг малыг яаж одоо туулах вэ? Сарлаг мал маань өвөлдөө хэр зэрэг өнтөө орж ив гэсэн одоо ийм одоо сайхан одоо байдалтай бид нэр уулзж байна. Тэгээд энэ чаа өнөөдөр аймгийн сайн малчин алтан төлөө эзэн хинч бишгүй байж байна. Сумын сайн малчин одоо манай Дөвшин Бат энэ төргээ сумын сайн малч нэлээ хэд одоо байна. Тэгээд манай малчд байна бол их зориг бадрангуй одоо өвлийг өнтөө давж одоо хавартаагаа учран золгож байгаа энэ сайхан одоо өдөр бид нэр энд цуглаж байгадаг талархалтай байна. Нөгөө төгөр сумаас нийтдээ одоо сайн сумын одоо авраг малчин, сумын одоо тэргүүний тариалан, сумын алдар туяач, сумын тэргүүний анчин гээд ингээд үндсэндээ 20-од одоо алдар тэргүүтэн шалгарсан байж байгаа. Аймгийн сайн малчин манахаас 5 шалгарсан байгаа. Аймгийн одоо шилдэг тариаланч бол 1 шалгарсан байгаа. Улсын сайн малчин манахаас энэ удаад 1 гарлаа. Тийм учраас эдгээр энэ хөдөлмөрийн амжилт гаргасан улсуудаа хамт олонныхоо нэрийн өмнөөс бол баяр талархал одоо илэрхийлж, сар шиндээ сайхан шинэлж дараа улам их амжилт гаргахыг хүсэн өрөөё. За гэлээ. Тэгээд таны одоо энэ сайхан бодол үүсэлтээр бас үргэлж дэлгэрч биелэлээ олж байхын сайхан өрөөлийг бас нэвтрүүлэг үзэж байгаа. За нутгийн зан олны өмнөөс мөн одоо Монгол төмнийхээ өмнөөс энэ сайхан нутаг хүсний ард иргэд та бүхэнд болон танд одоо хүсэн өрөөж байгааг маань халан болгоно. За их баярлалаа. Маш их баярлалаа. Бид хэд одоо хичээнэ, сум орноо хөгжүүлнэ, аймаг орноо хөгжүүлнэ, Монгол орноо хөгжүүлэх гэсэн эрдэнэ зохицчоо зүгээр суухгүй. Баярлалаа. Тэгэхээр одоо дэлгэр цаг ирж байна, урин цаг ирж байна. Тэгээ өнөөдөр бас монголчууд бидний баяр, тийм ээ, сарчны баяр маань өргөн дэлгэр сайхан үргэлжлэж байна. Урин цаг ирж байна. Хүн болгон л одоо яг айл өрх бүр, нутаг орон бүр, тийм ээ, сум суурин бүр одоо яг энэ эрдэнэ зохиц сумын одоо хамт олон шиг энэ нутаг усанд ажиллаж амьдарч байгаа залуучууд бас ирч хүчтэй тийм ээ, нутаг орныхоо төлөө гэсэн сэтгэлтэй, ирмэлзэлтэй түүнийхөө төлөө хөдөлмөрлж чаддаг, хийж чаддаг байх юм бол энэ нутаг орн маань одоо сайхан хөгжиж ард иргэд бидний амьдралыг үргэлж дэшээ
бандан бодож байна гэдэгт бол эргэлзэхгүй байна. Тэгээд та бүхэндээ дахин одоо амжилт хүсье. За их баярлалаа. Эглхэн хэрнэн хөдөлмөрч хийсэн бүтээсэн ажилтай хэлэх үг хийх ажлын төлөвлөгөөтэй Эрдэнэцэгт сумын засаг дарга Ван Авогт Зэрэн дөржийн Төмөрбаатарын ажил амьдралын дотоод ертөнцөөр үзэгч таныг аялууллаа. Эрхэм үзэгч та бүхэн сар шиндэн сайхан шинлээрэй. Эрхэт хайрхан тэргүүн уулстай Түйн голтайгаа үеийн холбоотой цом олон нэмийн чарлын өдгийдөө хэлэхэд хосгүй шаргал цотар шам Ommogo shiminsin shatarchulutai Orvang tummen sarhag belchisen Omang surigi odgin otagada Ondur khokh tingring zaihatai Onut susuduk surdag хангая амини эрдэн цагт нэ амин эрдний хором сайхан утгаа Ёл шувуу эзэн савдагтай ёлын тогоо хосолсон үзэмжтэй мөнх цасан зулайдаа тухтуулсан өндөр хүрэн сүрлэг уулаа мянган оголцын нуруунд ан амтэн бүрэн шивэлсэн эрэгт тамчин хавцалд очихлоор эргэн саатмаар үзэгсэлэнт нутгаа урван жаргалан тэрдэн сэр баялаг төмөн үйдэн идээжсэн хангайда эрдэн толгой дорнт хайрхан эзэн болсон бидний өлгийе хайрхан шүтэн ууланда цог химро таллан хурайсан цотагигэни өрин тамгатай ота хороо хайрын түрлэгтэй шингсэн өл сай тонгоргийн даваатай Монголд нэрэн дуурсагасан алдрасуутан мэндэлсэн нутагда өндөр хөх тэнгэрийн цаяатай өнөд сүсдэг сүрдэг хангая амини эрдэн цагт нэ амин эрдний хором сайхан утгаа өндөр хөх тэнгэрийн цаяатай өнөд сүсдэг сүрдэг хангая амини эрдэн цагт нэ амин эрдний хором сайхан